Энэ онд нэг тонн зэсийн жишг үнийг 8110 ам доллар байна гэж төсөөлж байсан. За гэвч уул уурхайн экспортын бүтээгдэхүүний 6 дугаар сар дарамтлах зэсийн үн 7228 Америк доллар байгаа юм а. Үүнээс үүдэн 30 гаруй тэрбум төгрөгийн алдагдал төсөвт өсөж магадгүй болоод байна. За мөн оюутлогоо зэсийн баяжмал экспортлох хугацаа хойшилж байгаа нь зэсийн үн буурахад нөлөөлж байгаа юм байна. Өнгөрсөн оны эхний улирлын 1 тонн зэсийн дундаж нь 8305 ам доллар байсан бол энэ оны эхний улирал 7927 ам доллар болсон. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.5% буурсан дүү юм. Өнгөрсөн онд татварын орлогод уул уурхайн салбараас 834.5 тэрбум төгрөг төвлөрснөөс 45% буюу 379 тэрбум төгрөг нь зэсийн баяжмлаас төвлөрүүлсэн орлого байсан юм а. Зэсийн баяжмлаас улсын төсвийн татварын орлогод төвлөрүүлсэн орлого 2009-с 2010 онуудад 59% байсан бол 2011 онд буурч татварын орлогын 49%-ийг бүрдүүлсэн. Мөлтмөлийн үн ханш буугаад ирэхээр тухайн уул уурхайн салбараас орох орлогын хэмжээ багасаал явж байгаа. Тэр хэмжээгээр улсын төсөв тасарч байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ эрсдлийг бол тооцож жил болгоны улсын төсөвт бол өнөөдрийн борлож байгаа үнээр биш олон жилийн дунджийг ашиглаж бодож тавьж явах ёстой л гэж ингэж бодож байна. Энийг одоо нөхөх арга бол оюутлогоон зэсийн борлуулалтыг хурдан хийх ёстой. За мөн оюутлогоогоос төлөвлөж ирснээс нь илүү хэмжээгээр гарах болцоо боломж юу байгаа юм. Гэх мэтлэн ийм л аргыг судлахаас биш одоо дэлхийн зах зээлийн зэсийн үн ханшийг бол Монгол тогтоох боломжгүй шүү дээ. Энэ онд докторжуулалтын санд зэсийн баяжмлаас 104 тэрбум төгрөг орж ирнэ гэж төсөөлсөн боловч зэсийн үнийн уналтаас шалтгаалаад энэ хэмжээний орлого төвлөрөх боломж бүрхэг байна. Докторжуулалтын сан гэдэг нь улсын төсвийн алдагдлыг нөхөж эдийн засгийг доктортой байлгах чиглэлтэй. Өнөөдөр ийм сантай улс орнууд бас байна. Тухайлбал Арабын Эмират нефт бүтээгдэхүүнээс олсон орлогын тодорхой хувийг ийм санд хийдэг. Тэгээ энэ сан нь бол одоо ирээдүйд энэ Эмиратад нефт бүтээгдэхүүний нөөц дуусахад энэ улс орн яаж амьдрах вэ гэдгийг одоо урьдчилж хараад тэнд асар их одоо хөрөнгө хөндлөлээд тэр хөрөнгөөр үл хөдлөх үндсэн хөрөнгөнүүд одоо хөдөлтөн авч бий болгох жишээтэй. Эрдэнэтийн 1 тонн зэсийн баяжмлын 35% цэвэр зэс болтгоо. Баяжмлыг цэвэр зэсээс шилжүүлэн тооцвол өнөө жил Эрдэнэт үйлдвэр 122 мянга, оюу толгой 111 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэн гэж ашигт малтамлын газар тооцоолж байгаа. Энэ жилийн төсөвт суулгасан зэсийн баяжмлын 50% буюу 450 сая тонн зэсийн баяжмлыг оюу толгойн орд гаргах тооцоо бий.